400-500 г ногоон согны хачир их тохиромжтой соус гэж бодоод хэмжээ агаарай. 50 г буюу 1 удаа кимчиний перц. За дээрээс нь 120 г загаснаас 5 албаг цүгийн бол баг зэрэг давс хийгээд соус маань бэлэн болно. Хоёрдугаар соусны орцуудаа нийлүүлээд маш сайн утгаад бэлтжин. Ногоон согноо цэвэрлэхдээ үндэс болон үзүүр хэсгийн хайчлаад авчин. За тэгээд удаан хадгалахыг хүсгэлэн бодвол бүх муудсан навч тэдгээрийн сайн цэвэрлэж аваад хүүтүүсээр угаасан дараа маш сайн хатааж хийгээрэй. Хатаа сэврэж хийх тусмаа бид нар удаан хадгалах боломжтой болно гэсэн үг. За тэгээд бүдүүн хэсэг дээр нь соуснууд тасгаж хагаад ууршаа үзүүр хэсэг нь бол соустаа билетэй гараараа шутраад мушгаа тавьчин. Хэрвээ урт саунд хийх гэж бол заавал ингэж ангидж мушгах шаардлагагүй сайхан тараагаад хийчих болно. За мөн цагаан согныг нэмгэн биш өргөөргөн хэрчээд үлдсэн соустойгоо утгаад ногоон согны кимчин дээр хийчих болно. Энэ ч гэсэн идэхэд маш гоё амттай болчихсон байдаг. Цагаан хадгалахдаа агаар орохгүй маш сайн тагтаа саунд хийгээд тасалгааны температурт өрөөнд нэг өнжүүлээд за 12 цаг орчим болгоод дараа нь хөрөг өвчнөдөө хийж хадгална. Хадгалахдаа за 3 сар хүртэл хугацаар хадгалж болно. Гэхдээ байн голцуулаад авахгүй гадны бохир зүйл муухай халбгаар утгаад авахгүйгээр 3 сар хүртэл хадгалж болно. Хамгийн гоё амттай байдаг хэсэг нь бол хугацаа нь 2-3-7 хоног дотор идвэл маш тохиромжтой.